Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ хулуугаар хэрхэн жуус хийх талаар тайлбарлая. За хулуугаа цэвэрлээд хальслан өрнөөс нь салгаад жижиглэн хэрчинэ. За хулууны шүүсэнд оранж орох бөгөөд оранжамон шахаж жуус гаргана. За ингээд цэвэрлсэн хулуун дээрээ жижиглэн хэрчээд 500 мл ус хийгээд 40 минут орчим жигнэнэ. 40 минут орчим жигэсний дараа хулуу маань зөөлрөөд ирнэ. За ингэсний дараа блендерд нь. За ингээд блендер дээд бэлэн болсон хулуун дээрээ шахаж бэлдсэн оранж, лимоны жуусээ хийн. Мөн дээрэс нь 2 литр ус хийн. За ингээд мөн дээрэс нь намт оруулах зорилгоор баг зэрэг элсэн чихэр хийн. За элсэн чихрийг өөрсдийнхөө хандлагаагаар тохируулаад хийгээрэй. Тэгээд нэг жижиг халбав лимоны кислота хийгээд дахин буцалгаад ингээд хулууны жуус маань бэлэн болно. За энэ удаагийн хэмжээгээр 3.5 литр жуус гарсан. За хулуун ногоон шар ногооны хаан гэгддэг бөгөөд бета-каротин, витамин А, С, Е витамин зэрэг антиоксидант витаминаар баялаг бөгөөд дархлааны системийг сайжруулж ханад томооноос урьдчилан сэргийлнэ. За мөн түүний эслэг нь өтгөн хаталтыг сайжруулахад тусалдаг бол калийг хаванг буулгаж цусны даралтыг докторжуулж биеийг дулаацуулдаг. Хальс болон өрн мөн шимт хичээлээр баялаг. За та бүхэн минь амттай хулууны ундаагаа хийгээд угаараа. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.